Ховиндуурис аймгийн астан Ховиндуурис цогцолтын бямбочор Ховиндуурис аймгийн хурцлан багийн хамгаалагч шоуруугийн тогтхойр Ховиндуур тавгийн суулсэнэчин багийн хамгаалагч шоуруугийн шинвэйр Ховиндуур хөрөнгөс улсэнэчин багийн тогтогч даваанымын тавдагч Ховиндуур хүчний суулсэнэчин багийн хамгаалагч Баттуулгын соронзон боллоо. Багийн хамгаалагч Жансангийн Батэрдэн Ховиндуур далис улсын гард төвийн тоглогч Нямдоржийн Амбаатар Ховиндуур ирээс улсын гард Говьтойгийн хамтлагийн бүхий дивизионы баг дасгалжуулагч улсын эшин Сарантойгийн Бакуу багийн ахлагч Амбаатрын өдөртгөн тоглох бэлэн болжээ. Овсамгийн Оснор бүхий дивизионы багийн тавхан танилцуулъя. багийн хамгаалагч Хамаагийн Бандорж Ховиндуур аймгийн астан багийн тогтогч Батун самбуугийн Гамболдо Ховиндуур аймгийн астан багийн тогтогч Сөрөнжмийн Тулгааны Сөрөнжөө Ховиндуурис аймгийн астан багийн хамгаалагч Сэлбэржийн Мөнгөөр Ховиндуур аймгийн астан багийн тогтогч Хүрэлбаатарын Оргил боллоо. Ховиндуур аймгийн астан багийн хамгаалагч Далдингийн тогтогч жаргал Ховиндуур аймгийн астан багийн тогтогч Төрөөгийн Басифу Ховиндуур улсын харцаг төвийн тогтогч Нэгдлийн Жаргал баяр Ховиндуур улсын зан багийн хамгаалагч Өлзий тогтын Батөршгоо багийн дасгалжуулагч Монгол улсын гард багийн хамгаалагч Намсражвийн Батцуурын улсын астан багийн тогтогч Сүхбаатарын Мөнхбатар Ховиндуур Монгол улсын аварга тогтгийг талбайд улсын шүүгч ууган цэцэг шүүгч цомны жимнэр удирдлагын үйлдвэр бэлэн боллоо. За ингээ эргээд автомобиль үзэгчтэй Мөнгөн Зайраг клубээс зохион байгуулж байгаа бөхчүүдийн сагсумгийн аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээний аваргын алтан медалийн төлөөх тоглолт яг одоо талбайд эхлэх гэж байна. За ингээ аваргын алтан медалийн төлөө Говьлтай аймгийн Хантаашир дивжээ, Увс аймгийн Уснуур бүхийн дивжээний бөхчүүд тоглоход бэлэн болжээ. За бөмбөгний төлөө Монгол улсын зан Жаргал баяр, аймгийн Арслан Даваа Жаргал нар үсэх юм байна. За Оргил бол дээр бөмбөг ирсэн. Сөрөнжөө, Гард Ганбаатар Баттэрдэн За шинэ хоёр начин довтлогоонд орсон Сүрэнжавыг алдаа гаргасан гэж үзсэн. Заагс игшээ тоглолт өндөрлөөд бөхчүүдийн дунд 3 онооны шидэлтийн тэмцээн явагдсан. За энэхүү 3 онооны шидэлтийн тэмцээнд Увс аймгаас Уснуур дивжинээс 2 бүх орсон. Нэгэн заяаг одоо бөмбөг эзэмшиж байгаа Нэгдлийн Жаргал баяр зан. За нөгөөх нь мөн бөмбөг эзэмшиж байгаа Монгол улсын аварга Мөнхбат нар орсон гэд Мөнхбат
3 онооны аварга болсон. Зоргил болтын оролт Гамболт руу дамжуулсан Гамболтын шидэлт амжилтгүй. За самбраас бөмбөг авах үед шинэ хоёр начин дээр бөмбөг алдаа гаргасан гэж үзсэн. За улсын гард Батэрдэн бөмбөгийг тоглолтод оролцуулсан шинэ хоёр начин. Шинэ хоёр. Ганбаатар гард. За 10-ын даваа жаргал гүйсэн Ганбаатар гард доошоо шинэ хоёр төгсөн шинэ хоёрын довтлогоо амжилттай ингээд багийнхаа эхний оноог Монгол улсын начин 29 дугаартай шинэ хоёр авч байна. За Монгол улсын аварга Мөнхбат бөмбөг эзэмшиж байна. Оролт шидэлт бүх юм нь бүрдсэн. За энэ удаагийн тоглолтын дээр маш амжилттай тоглож байгаа. За сайхан жаргалыг алдаа гаргасан гэж үзсэн. Батэрдэн гардын хөлнөөс бөмбөг гарсан. За аймаг харсан сүрэн жав. Мөнхбат аварга орсон. Шийдсэн шийдэлт амжилтгүй. Ганбаатар гард самбарт. За Говьлтын аймгийн багийг холбоон тоглогчор бол Ганбаатар гард ажиллаад байгаа. Сайхан жаргал. Ганбаатар гард. За нэг шийдгэснээ болсон. Даваа жаргал төгсөн. Даваа жаргалын шийдэлт амжилтгүй. За самбраас Мөнхбат аварга урагшаа оргил болд төгсөн. Оргил болтын довтлогоо оргил болтын довтлогоон дээр алдаа гаргасан. За ингээд сэлгээгээр сайхан жаргал орж ирээд минутын дотор 2 алдаа гаргасан. Хоёр багийн тоглолтын эхний үеийн цаг яваад минут гаруй хугацааг өндөрсөн. За энэ Сүрэнжав аймгийн Арслан жаргал баярлал өгөх гэж байгаад алдсан. За ингээд тоглолтын эхний минутын амралтыг Говьлтын аймгийн Хантаашир дивжээний бүгчүү захиалсан. За минутын амралтын хугацаа дууссан. Ганбаатар гард бөмбөгтөө. За наана шинэ хоёр начин төгсөн. Шинэ хоёр начингийн оролт амжилттай 4 тгийн харьцаатай болж байна. За Мөнхбат аварга зүтгэсэн. Мөнхбат аваргын бөмбөг таслагдсан. Батэрдэн гард даваа жаргал Ганбаатар гард төгсөн. За ямар нэгэн алдаа байхгүй гэж үзсэн. Ганбаатар гардын хөдлөөс бөмбөг гарсан гэж үзсэн. Аймгийн Арслан Сүрэнжав. За Сүрэнжавын урдан довтлогоо амжилтгүй. Самбраас Батэрдэн гард бөмбөг яваад довтлогоонд орсон. Батэрдэн гард явж байна. Нааша шинэ хоёр төгсөн. Шинэ хоёрын шидэлт амжилтгүй. Нэг дохио шийдсэн шидэлт амжилтгүй. Самбраас оргил болд бөмбөгийг авсан. Сүрэнжав. Мөнхбат аварга нэг дохио доошоо дамжуулсан бөмбөгийг Батэрдэн гард тасалсан. Гамболтын гараас бөмбөг гарсан. За аймгийн Арслан даваа жаргал. Ганбаатар гард эргээд шидсэн шидэлт амжилтгүй. Самбраас Гамболт авсан. Оргил болд аймгийн Арслан оргил болд. Мөнхбат аварга. За нэг дохиод орсон.
Сүрэн жавд өгсөн бөмбөгийг Бат Эрдэнэ гарт тасалсан. Даваа жаргал руу чиглэсэн бөмбөг хажуугийн шугам гიშгсэн гişүүгч үдсэн. За ингээ хажуугийн шугам дээрээс Увс аймгийн Увснуур бүхэн дивжээний бага бөмбөгийг тоглолтод оролцуулна. Тоглолт эхлээд 3 минут 30 секунд явсан. Мөнхбат авраг. За цаашаа Ганбаатар руу чиглэсэн бөмбөг даслагдсан. Ганбаатар гардыг илүү алхамт хийсэн гэж бөмбөг хураагдсан. За ингээд Ганбаатар гард сууж оронд нь Монгол улсын начин Лавгд орж ирж байна 39 дугаартай. Мөнхбат авраг. Мөнхбат авраг нэг заслан аваад төгсөн Ганбаатар руу чиглэсэн бөмбөг дахиад таслагдсан. Даваа жаргал урагшаа хурдан довтлоонд орсон. Даваа жаргалын довтлоо амжилтгүй. Хойно үлдээсэн бөмбөг жаргал хоёр зааны гараас гарч байна. Яа даваа жаргал хитэн довтлогоогоо ингэж өмнө нь алдсан да. Шинэ хоёр. Бат Эрдэнэ гард буцаага шинэ хоёрт өгсөн. Шинэ хоёрын шидэлт амжилтгүй. Самбраас жаргал хоёрыг бөмбөг авах үед сайхан жаргал алдаа гаргасан гэж үзсэн. За ингээд сайхан жаргалын алдаа 3 болж байна. За сүрэн жав дээр бөмбөг ирсэн. Аймгийн арслан сүрэн жав. За Увс аймгаас аймгийн арслан тогтвол жаргал талбайд гараад ирсэн байна. За Мөнхбат аврагын оролт ямар гоё юм бэ? Онооны харьцааг 4-2 болгож байна. Монгол улсын авраг Мөнхбат. За начин шинэ хоёр бөмбөгтөө. Шинэ хоёр. Цаашаа Лавгд орж гаргаж өгсөн. Лавгд орж бөмбөгтөө довтлсон довтлогоон дээр догдох жаргал хаалтыг тавьсан. За тэг дугаартай сайхан жаргалыг суулгаж оронд нь 99 дугаартай Ганбаатарыг гаргаж ирж байна. Нэг догсон. За дохион дээр догдох жаргал яваад алдаа гаргасан. За Лавгд орж даваа жаргалыг хараад гоё дамжуулсан. Даваа жаргалын довтлогоо амжилттай 6-2 болж байна. Сүрэн жав аймгийн арслан сүрэн жав бөмбөгтөө сүрэн жав шууд шийдсэн шийдэлт амжилттай 6-4. За шууд хурдан довтлогыг Лавгд орж ирсэн. Лавгд орж бөмбөгтөө Лавгд орж дохиод явсан. Алдааг авчаадсан. За ингээд торгуулийн хоёр шидэлтийг улсын начин Лавгд орж гүйцэтгэх нь. За эхний шидэлт амжилтгүй. Хоёр дахь шидэлт амжилттай. За ингээд нэгдүгээр эхлээд хоёр баг 5 минут тоглосон байна. Одоо тэдэнд дахиад 5 минут байгаа. Авраг Мөнхбат. За энд Мөнхбат авраг дээр бөмбөг эзэмшиж явах үед алдаа гаргасан гэж үзсэн юм байна. За Говьлтай аймгийн алдаа юуг л 4 болчлоо. Одоо нэг алдаа гаргавал алдаа гарах тоолонд Увс аймгийнхан торгуулийн шидэлт шийднэ. Оргил болтын шидэлт амжилтгүй. Самбраас Бат Эрдэнэ гард авсан. Бат Эрдэнэ гард бөмбөгтөө даваа жаргал аймгийн арслан даваа жаргал. За цаашаа Лавгд орж төгсөн. Лавгд орж шахалт хийгээд орсон буцаагаад Ганбаатар арслан гард руу өгсөн. За даваа жаргалт. За давталгааны хугацаа дуусч байсан бөмбөгийг даваа жаргал шууд шийдсэн.
Амжилтгүй. За аймгийн Арсан оргил болд. Бөмбөгтөө. За оргил болдыг довтлооны алдаа хийсэн гэж бөмбөгийг хураасан. За Ганбаатар гард бөмбөгтөө. Буцаагаад шинэ хоёр төгсөн. Шинэ хоёр Баатард нь гард руу өгсөн. Хажуугийн шумаар бөмбөг гарчлаа. За сая ойлголцсонгүй. Баатард нь гард шидчихлээ гэж бодоод уурагчлах мөчөд хоёр шид дамжуулт өгсөн. Тэгээд хажуугийн шумаар гарсан. Аймгийн Арсан Сүрэнжав. Аймгийн Арсан Сүрэнжав ороо шууд шийдсэн. Шийдэлт амжилтгүй. Самраас өөрөө авсан. Буцаага Жаргал баярын шийдэлт амжилтгүй. Самраас Ганбаатар гард бөмбөг авсан. За урагшаага Баатард нь гард довтлоонд орсон. Ганбаатар Савд оржийг гой араа дамжуулсан довтлогоо амжилттай 9-4 болж байна. За ингээд энэ мөчөд минутын амралтыг Увс аймгийн Увснур дивжээний бөхчүү захиалж байна. Тэдэнд бас ярилцах хэрэг байна. Нэг л довтлооныхаа учрыг олж өгөхгүй байна. За энэ хоёр 4 оног бол Мөнхбат аврах хувийн ур чадвараар нэг авсан. За Сүрэнжав мөн хувийн ур чадвараараа 2 оног нь авсан. За түүнээс өөрөөр бол довтлогоо явахгүй байна. Яг гой багийн тоглолт гарч ирж 2-3 пассны эцэст бол бөмбөг цагирахт орж өгөхгүй байна. За минутын амралтын хугацаа дууссан. Увс аймгийнхан бөмбөгийг тоглолтод оролцуулна. Мөнхбат авраг. За Мөнхбат аврагыг довтлогоо өгөхөд шинэ хоёр алдаа гаргасан юм байна. За эхний үеийн цаг дуусахад 3 минут 16 секунд дутуу байгаа. Одоо говьлтынхаа алдаа гарах болгонд Увсын бөхчүүд бол торгуулийн шидэлж хэдэн. Мөнхбат аврагын эхний шидэлт амжилттай 9-5. Хоёр дахь шидэлт мөн амжилттай. За Ганбаатар гард бөмбөгтөө. Нааша шинэ хоёр начин төгсөн. Шинэ хоёр начингийн шидэлт амжилтгүй. Самраас Савд орж начин бөмбөгийг авсан. Даваа Жаргал 8-гийн Арсан төгсөн. Даваа Жаргалын шидэлт амжилттай 12-6 болж байна. За Сүрэнжав бөмбөгтөө. Жаргал баяр төгсөн. Жаргал баярын довтлогоо амжилтгүй. Самраас догдох Жаргал бөмбөгийг авсан. Догдох Жаргал бөмбөгтөө. Наашаа оргил бол төгсөн. Сүрэнжавын довтлогоо амжилтгүй. Самраас Ганбаатар гард бөмбөг яваад илүү алхамд хийгдсэн гэж бөмбөг хураагдсан. За ингээд техникийн алдааг Говьлтын аймгийн багаас Ганбаатар гард авч байна. За өмнө нэг сануулгатай байсан. За шүүгчтэй бас хэдэрхий тулж харьцаад техникийн алдаа авч байна. За ингээд Увс аймгийнхаа хажуугийн шуумнаас бөмбөгийг тоглолтод оролцуулна. Мөнхбат авраг залаад орсон. Мөнхбат авраг. За нэг заслаа хэрэгтэй байна да. За өөрөө бөмбөгөө алдсан гэж шүүгчүүдсэн. За ер нь бөмбөг залаад ороход нэг заслаа хэрэгтэй байна. За Ганбаатар гард шинэ хоёр начин. Шинэ хоёр нэг догсон. Өөрөөс нь бөмбөг гарсан. За эхний үеийн цаг дуусахад 2 минут 19 секунд үлдсэн. Мөнхбат авраг бөмбөгийг гаргаад оргил бол аймгийн Арсан төгсөн. Аймгийн Арсан оргил болд. Аймгийн Арсан оргил бол бөмбөгтөө. Аймгийн Арсан оргил бол бөмбөгтөө. Жаргал баяр төгсөн. Жаргал баярын шидэлт амжилттай 12-8.
Гой дамжуултыг гой дуслаа. Ганбаатар гард хойно үлдээсэн лавг дорж начингийн шийдэлд амжилтгүй өөрөө аваа довтлсон довтлогоо амжилттай. 14-8. За Сүрэнжав. Бөмбөгтөө Сүрэнжав. Мөнхөд аврах. Нэг зүтгэсэн явсан шийдэл дутсан. Ганбаатар гард самбараас авахд оргил бол алдаа хийсэн гэж үзсэн. За ингээд Увс аймгийн багийн алдаа 4-өөс дэш болсон. За ингээд хувийн алдаа 3 болж оргил болд сэлгэн сууж түүний оронд ган болд гарч ирж байна. За эхний шийдэлт амжилттай. Багийн 15 тогноо. Хоёр дахь шийдэлт амжилтгүй. Самбраас даваа жаргал бөмбөгийг авсан. Лавд орж Ганбаатар шинэ хоёр буцаагаад Батэрд нь лавд орж. За энд ойлголцсонгүй. Лавд орж нач яг ард нь байгаа гэж бодоод шинэ хоёр начин руу өгсөн. Зөрөөд гүүж явах таарчлаа. За ингээд 99 дугаартай Ганбаатар гард сууж оронд нь 69 дугаартай аймгийн Арслан Бямбочор талбайд гарч ирж байна. Мөнхөд аврах. За нэг заслаан хэрэгтэй байна да. Ерөөсөө заслаан тавихгүй. За Сүрэнжавын довтлогын амжилттай болж 15-10 болсон. Батэрд нь гард. Даа жаргал. Батэрд нь гардын шийдэлт амжилтгүй. Самбраас аймгийн Арслан ган болд авсан. Жаргал хоёр бөмбөг алдсан. Яа. Жаргал хоёр бөмбөг алдтыг лавгд орж өршөөсөнгүй. 2 оноогоор шийдэж байна. За ингээ 17-10 болсон. Мөнхөд аврах явсан. Довтлооны алдаа гэж за илүү алхамт гэж бөмбөг хураагдж байгаа юм байна. Шинэ хоёр бөмбөгтэй лавд орж Батэрд нь гард орсон. Батэрд нь гардын шийдэлт амжилттай 19-10 болж байна. Сүрэнжавын довтлогоо амжилтгүй. Самбраас татгсан, даваа жаргал авсан. 11 секунд дутуу. Даваа жаргалын шийдэлт амжилтгүй. Самбраас шинэ хоёр авсан тооцохгүй. За шинэ хоёрыг сая самбраас бөмбөг авах үед алдаа гаргасан гэж үзсэн юм байна. Багийн алдаа 4-өөс дэш болсон. Торгуудын хоёр шийдэлтийг шийднэ. За Бямбочрыг алдаа хийсэн гэж үзсэн юм байна. Аймгийн Арслан ган болд торгуудын хоёр шийдэлтийг гүйцэтгэх нь. Эхний шийдэлт амжилттай. Хоёр дахь шийдэлт мөн амжилттай. 12-19 болгож байна. 7 онооны зөрүүтэй тоглолт үргэлжлэж байна. За 6-аас хишгсэн гэж лавгд орж начин бөмбөг оруулсан. Увс аймгийн сүүлийн довтлогоо хийх боломж гарч ирж байна. 4 секунд үлдсэн. Минутын амралтыг Увс аймгийн Увснуур бүхийн хэмжээнээс захиалж байна. За сүүлийн 4.4 секундыг ашигтайгаар ашиглая гэж шийдсэн бололтой. За ингээд ярилцаж байна. Энэ 4.4 секундэд оноо авах юм бол тэдний үед бол сэтгэл зүйн маш их сэргэж ирнэ.
Тоглолтод оролцсон Мөнхбат аваргын шийдэлт амжилтгүй. За ингээ эхний үе 19 12-ын харьцаатай Говьлтай аймгийн хожлоор өндөрлж байна. За тун удахгүй 2 дугаар үе эхэлнэ. 2 дугаар үе эхэлсэн. Эхний үед 7 онооны давамгааллаар Говьлтай аймгийн Хантаашир дивжээний бөхчүүд хожиж өндөрлсөн. За ингээд Увс аймгийнхан нэг хэсэг нэг хамгаалтыг ер нь хийгэж тохирсон юм байна. За бүгд яг хамгаалтаа сайжруулад ирсэн. Бямбочрын довтлогоо амжилтгүй. Догтч аргал самбраас авсан. Догтч аргал довтлогоонд орсон. За цаана оргил болд байгаа. Оргил болдын шийдэлт амжилтгүй. Самбраас догтч аргал аваа шахаад явсан. Шийдэлт амжилттай 19 14 болж 5 онооны зөрүүтэй болж байна. За Гард Ганбаатар бөмбөгтөө. Гард Ганбаатар өөрөө шууд орсон. Самбраас Бямбочр бөмбөгийг авсан. Эргэж хараа шийдсэн. За Мөнхбат аварга самбраас авсан. Урагшаага шууд хурдан довтлогоонд сүрэн жавруу гаргаж өгсөн. Шинэ хоёрын алдаа болсон. За ингээ шинэ хоёрын баг 4 дахь алдаа нь болж байгаа хаад та. За 3 болж байгаа юм байна. За Мөнхбат аварга нэгэн эсрэг нэг тоглондоо. За ямар нэгэн алдаа байхгүй гэж үзсэн. Гэхдээ довтлогоо дууссан. 16-19. За ийм л учраас бөхчүүдийн дунд Мөнхбат Энбэ Джеймс Харден гэдэг байгаа шүү дээ. Бат Эрдэнэ. Бямбочрын шийдэлт. За илүү алхамд хийгдэж бөмбөг хураагдсан. Яа 2 дугаар үе. Говьлтай эсрэг эхэллээ. Увс аймгийнхан эхлэлийг маш сайн тавьж 16-19 болгосон тооны харьцааг. За тэдний хамгаалт бол маш сайн болж байна. Жаргал 2 нэг догсон илүү алхамт болсон. За Ганбаатар гард бөмбөгтөө. За шууд зүтгээд өөр орсон. За ямар нэг алдаа байхгүй гэж үзсэн. За Мөнхбат аварга бөмбөгтөө. За заслаан дуудсан. Заслаанаас гарсан. Нэг эсрэг нэг тоглосон. Өндөр тоглогч орж ирээ. Догтч аргал руу өгсөн. Догтч аргалын шийдэлт амжилтгүй. Жаргал 2 самраас аваад довтлсон. Ямар нэгэн алдаа байхгүй. Лавд орчин гараас бөмбөг гарсан. За нааш оргил болд өгсөн. Аймгийн арслан оргил болд нэг дохиод илүү алхамд хийсэн. За хөл газраас хөндөрөөгүй үл илүү алхамд болчихж байгаа. За аймгийн арслан даваа жаргал. Савгд орж төгсөн. Савгд орж. За догтч аргалын гараас бөмбөг гарсан гэж өгч үзсэн. За алдаа гэж үзсэн юм байна. Догтч аргалын алдаа гэж үзсэн юм байна. За секунд тоологдсон. Ганбаатар гард хойно үлдээсэн бөмбөг таслагдсан. Мөнхбат аварга жаргал 2 төгсөн бөмбөгийг Бат Эрдэнэ гард тасалсан. За ингээ 2 багийн 2 дугаар үеийн минут ажиллаж эхлээд 2 минут гаруй өнгөрсөн байна. Лавд орж бөмбөг тасалсан. Урагшаа шинэ 2 төгсөн. Шинэ 2-ын ордон тоглоо. Цаагуур нь даваа жаргал гүйсэн. Даваа жаргал руу өгч амжсангүй оргил бол бөмбөгийг тасалсан. За оргил бол дээр шинэ 2-ыг алдаа гаргасан гэж үзсэн юм байна. За ингээд хувийн алдаанд 4 болсон.
За аймгийн хурц зарсан тангад талбай дээр гарч ирсэн. Мөнхөд аврах шийдсэн шийдэлт угаагаад гарсан. За лавд орж бөмбөгтөө. Лавд орж шууд дайраад орсон. Довтлогоо гар. За мөнхөд аврагыг түлхсэн гэж үзсэн. Лавд орж шийдэл дутсан. За өргөл болтыг аймгийн урцаас тангадыг бөмбөг авах үед алдаа гаргасан гэж үзсэн мэн. Лавд орж шийдэлт амжилттай 21-16 ямар эвгүй байдлаас 2 оног авчивдаа. За оргил бол бөмбөгтөө. Оргил бол тогтох шаргал руу өгсөн. За Монгол улсын зан жаргал хоёр шидсэн эргүүлээд өөрөө самбраас авсан. Буцаага сүрэн жав. Аймгийн арсан сүрэн жав цаагуур орсон. Тогтох жаргалыг самбраас бөмбөг авах үед за лавд орж чадсан гэж үзсэн юм байна. Ингээ Увс аймгаас бөмбөг тоглолтод оролцсон. Мөнхөд аврах шидсэн шидэлт амжилттай 18-21. За тайм авчи л гэдэг бол одоо мэдээж энэ довтлогоо явсны дараа бөмбөг эзэмшигтэй үед бол за лавд оржиг довтлоход жаргал хоёр алдаа гаргасан гэж үзсэн. Торгуулийн хоёр шидэлтийг шиднэ. Багийн 4 дахь алдаа болж байна. Одоо дахиад нэг алдаа гаргавал за жаргал хоёрын алдаа гайг байгаа маа. Хувийн алдаа 2 болсон юм байна. За багийн алдаа л явлаа да 4 болчлоо гэдэг. Одоо нэг алдаа гаргахад дахиад гаргасан алдаа болгоны тоогоор Говьалтай аймаг торгуулийн шидэл шиднэ. За минутын амралт дууссан. Лавд орж начин 2 шидэлтийг гүйцэтгэн. За эхний шидэлт амжилтгүй. 2 дахь шидэлт мөн амжилтгүй. Довтлох жаргал самбраас мөг авсан. За довтлох жаргал бөмбөгтөө урагшаа орсон. Мөнхөд авар дээр заслан явсан. Шууд шидсэн шидэлт амжилтгүй. Довтлох жаргал хоёр гэсэн жаргал хоёрын шидэлт амжилтгүй. Өөрөө аваад довтлсон Ганбаатар гард хаалтыг хийсэн. Яа ширүүн чинь болж байна да. Доошоо тангадад өгсөн. Тангад бөмбөг алдсан. Аймгийн урц Арслан. За аймгийн арсан сүрэн жав бөмбөгтөө. Шууд жаргал хоёр гэсэн жаргал хоёр унаад шидсэн шидэлт амжилтгүй. Ганбаатар гард самраас даваа жаргал бөмбөгтөө. Лавд орж тангад. За эргүүлээ даваа жаргал гэсэн. Даваа жаргалын бөмбөгөн дээр жаргал хоёр хаалтыг гэсэн. Наан мөнхөд авраг явж байгаа. Шууд өөрөө довтлсон Ганбаатар гардын хаалт амжилттай болсон. Яа. Хоёр талд ээлжилсэн хаалтыг хийж ийн. За ингээ үндсэн цаг дуусах 5 минут 33 секунд үлдсэн 21-18 харьцаатай Говьалтай аймаг 3 онооны зэргүүлэлээр тоглолтыг үргэлжлүүлж байгаа. Мөнхөд авраг оргил болтын шидэлт амжилтгүй жаргал хоёр самраас мөг ятгсан довтлох жаргал авсан. За довтлох жаргал дээр алдаа гаргасан гэж үзсэн. За мөнхөд авраг бөмбөгтөө довтлох жаргал
Сүрэнжав. Сүрэнжав. Тогтч Жаргал. Тогтч Жаргал нэг дохиод. Хойно Жаргал 2 түлдээсэн. Жаргал 2. За давтгааны 24 секунд дуслаа. Сая анзаарсангүй давтгааны секундтэй. За даваа Жаргал. Савд орж. Голоор Батэрдэн гардыг хараад өгсөн. Бөмбөг даслагцсан. Урагшаага Сүрэнжав давтгаанд орсон. Сүрэнжаваараас даваа Жаргал ирсэн. Мөнхөө таврах. Сүрэнжав төгсөн. Аймгийн харсан Сүрэнжав голоор ороод Жаргал 2 төгсөн. Жаргал 2-ын шийдэлтэй амжилттай. 20-21 болсон. Ердөө Никононы зүрхтэй болоод ирсэн. За Ганбаатар гард бөмбөгтөө. Ганбаатар гард бөмбөгөө алдсан. Сүрэнжав урд гүйж байгаа. Тогтох Жаргалын шийдэл ямар нэг алдаа байхгүй. Сая Сүрэнжавд өгчүүлээ зүгээрээс юм биш үү дээ. За уцаага алдсан Жаргал 2 сайн хамгаалтыг хийсэн. Сая өөрөө залаад орсон. Шийдэлтийг хийсэн амжилттай. Монгол улсын цаан Жаргал 2 22-21 болгож байна. Тооны харьцааг. Яа. За Увсаймаг тоглолт хийснээс хойш анх удаага тэргүүлийг авлаа. 22-21. За Тогтч Жаргалын алдаа. Багийн алдаа 4-өөс болсон. За минутын амралтыг энэ үед Говьлтай аймгийнхан захиаллаа. За минутын амралт дууссан. Увсаймгийн Увснуур дивжээний багийн алдаа 4-өөс дээш болсон. Ганбаатар гард торгуулийн 2 шийдтийг шийднэ. За энэ хоёрыг хийчих юм бол 23-22 болж илүү гарч ирнэ. За гэхдээ үндсэн цаг дуусах бол болоогүй 3 минут 59 секунд үлдсэн. За эхний шийдэлт амжилтгүй. Хоёр шийдэлт амжилтгүй. Самраас Тогтч Жаргал бөмбөгийг авсан. За Мөнхөө таврах бөмбөгтөө урагшаага давталгаанд орсон. Цаана оргил болцол байсан. Оргил болд шийдсэн. Оргил болдын шийдэлт амжилтгүй. Самраас даваа Жаргал авсан. Ганбаатар гард нэг дараад орсон. Наан маш гоёроо шинэ 2 тгсэн. Шинэ 2-ын шийдэлтэй амжилттай 23-22 болж байна. За өнөөдөр шинэ 2 багийнхаа оногч Көмө явуулж байна да. За Сүрэнжав бөмбөгийн алдангаа алдсан. Наашаага Мөнхөө таврах төгсөн. Мөнхөө таврах. Тогтсон оргил болд. За оргил болд бөмбөгийн алдсан. Даваа Жаргал довтлогоонд орсон. Даваа Жаргал хойшоогоо шинэ 2 гаргаж өгсөн. Шинэ 2-ын шийдэлт амжилтгүй. Жаргал 2 самраас бөмбөгийг авсан. За наашаага оргил болд төгсөн. Аймгийн харсан оргил болд. Аймгийн харсан Сүрэнжав. За Монгол улсын аварга Мөнхбат шууд шийдсэн шийдэлт амжилтгүй. Самбраас Тогтч Жаргал бөмбөгийг татсан. За даваа Жаргал дээр алдаа гаргасан гэж үзсэн. Яа. За ингээд Увсаймгийн ганц шидэгч маань ингээд 5 алдаатай болоод сэлгээний сандал руу шилжиж байгаа юм байна. За ингээ оргил бол суугаад түүний оронд аймгийн арслан Ганболд орж ирж байна. За эхний шидэлт амжилтгүй.
Тооны харьцаа 23-22 байгаа. Хоёр шидэлт амжилттай 24-22 болсон. Үндсэн цаг дуусахад 2 минут 38 секунд үлдсэн. Доктор Шаргал бөмбөгтөө. Мөнхбат авраг нэг дараад. За Сүрэнжав дөр бөмбөг ирсэн. Сүрэнжав наашаага Гамболд төгсөн. Гамболдын шидэлт амжилтгүй. Доктор Шаргал нэмэлт амжилтгүй. За урагшаага шинэ хоёр даваа жаргал. Аймгийн арсан даваа жаргал шидсэн. Даваа жаргалын шидэлт амжилтгүй. Самраас доктор Шаргал бөмбөг авсан. За доктор Шаргалын довтлогоо. Шахаад орсон. Цаана Мөнхбат авраг байгаа. За Мөнхбат авраг бөмбөгөө өгсөн. Мөнхбат авраг шууд шидсэн шидэлт амжилтгүй. Эргүүлээ доктор Шаргал өөрөө самраас бөмбөг аваад наашаа Сүрэнжавд өгсөн. Сүрэнжавын шидэлт амжилтгүй. Ганбаатар гардын гараас бөмбөг гарчлаа сая. Яа Ганбаатар гард аймгийн арсан даваа жаргал өөрөө ойлголцсонгүй. Хойно яг даваа жаргал авахгаа хүлээж ирсэн. Тэгээд Ганбаатар гардын гарнаас бөмбөг гарчлаа. Жаргал 2. За жаргал 2. Сүрэнжав. Аймгийн арсан Сүрэнжав. Наашаага доктор Шаргал. За доктор Шаргалын дамжуултыг жаргал 2 хүлээж авсан. Жаргал 2-ын шидэлтэн дээр алдаа гарсан. За нэмэлт 2 шид тогтмол 2 шидэлтийг заан жаргал 2 гүйцэтгэн. За ингээ эхний шидэлт амжилттай 23-24. За спортын төв ордны нэг блокл тал үнэтэй байна. За бусад суудлын блокууд бол дүүрэн үнэтэй болсон байна. За энэ үүнээс харахад монголчууд бас бүхтэй хайртай, бүхэд дуртай ард түмэн гэдэг нь харагдаж байна. За ингээ багийн алдаа 4-өөс дэш болсон сайхан жаргал. За Ганбаатар гард 2 шидэлтийг гүйцэтгэх юм байна. За Ганбаатар гардын нэг эхний шидэлт амжилтгүй. Хоёр дахь шидэлт. За энэ шидэлт орвол 25-23 болно. Хоёр дахь шидэлт амжилттай 25-23 болсон. За Мөнхбат авраг бөмбөгтөө. Мөнхбат авраг заслаанд хэрэгтэй байна да. За эргэж хараа шийдсэн Ганбаатар гард алдаа гэж үтсэн юм байна сая. За сая эндээс харахад бол цэвэрхэн юм шиг харагдсан. Гэхдээ шүүгч бол алдаа гэж заасан. За талбайд бол шүүгч бүгдийг шийднэ. За эхний шидэлт амжилттай. За өнөөдрийн 3-ын цайны шидэлтийн авраг Мөнхбат авраг 2 шидэлттэй хоёулыг нь хийсэн. 25-25. За үндсэн цаг дуусахад 1 минут 30 секунд үлдсэн. Ганбаатар гард бөмбөгтөө. Ганбаатар гард. За энд Мөнхбат аврагыг алдаа гаргасан гэж үзсэн. Торгуулийн 2 шидэлтийг гард Ганбаатар гүйцэтгэн. За эхний шидэлт амжилтгүй. Хоёр дахь шидэлт амжилттай. За 26-25 болсон. Мөнхбат авраг. За Мөнхбат авраг. За хамгаалагчийн биенээс бөмбөг гарсан гэж үзсэн. За Мөнхбат авраг бөмбөгийг авсан. Мөнхбат авраг нэгийн эсрэг нэг хийгээ тоглосон. Шийдэлт амжилттай 27-26 болж байна. За Ганбаатар гард эргүүлээд довтлогоонд орсон. Шууд довтлсон. Доошоо дамжуулсан бөмбөг
Жаргал 2 зааны гараас гарсан. За Говьлтай аймаг минутын амралт захиалсан. 27-26 болж. Увс аймгийн Ус нур бүхийн дэвжээ. Тэргүүлээд эхэлсэн 1 онооны зөрүүтэй. Үндсэн цаг дуусахад 1 минут 3 секунд үлдсэн. За минутын амралт дууссан. За Говьлтай аймгийн минутын амралт дууссан юм байна. Нүүрний шугамнаас Говьлтай аймгийн Хантайшир бүхийн дэвжээний баг бүгд тоглолтод оролцуулна. За талбай дээр шингэн зүйл асгарсан учраас талбайг цэвэрлүүлэхээр болж байна. Ингээ техникийн завсарлага түр авч байна. За ингээд завсарлага дууссан. Говьлтай аймаг бөмбөгийг тоглолтод оролцуулнаа. За нүүрний шугамнаас шууд Ганбаатар гард дамжуулсан, зүтгэсэн. Довтлогоо амжилтгүй. За тооцсон. Жаргал 2 зааныг торонд хүрсэн гэж үзсэн. За ингээд 28-27 болсон. Мөнхөд авраг. За сүүлийн минут ажиллаад эхэлсэн. Үндсэн цаг дуусахад мөнхөд авраг. Гамболт бөмбөгтөө. Гамболт наашаа догтох жаргал өгсөн. Догтох жаргалын шийдэлд амжилтгүй. Эргүүлээд өөрөө самраас авсан. Догтох жаргалын довтлогоор алдаа гаргасан. За багийн алдаа 4-өөс дэш болсон. Догтох жаргал самбарт довтлогоо маш идэвхтэй байна. За эхний шийдэлт амжилттай 28 болсон. Хоёр дахь шийдэлт аймгийн Арслан догтох жаргалын хоёр дахь шийдэлт амжилтгүй. Самбраас лавгд орж мөгийг аваад урагшаа Бат Эрдэнэ гардд өгсөн. Бат Эрдэнэ гард шинэ 2. За шинэ 2. Хойшоо лавгд орж өгсөн. Лавгд орж даваа жаргал лавгд орж Ганбаатар гард. За Ганбаатар гард нэг эсрэг нэг тоглоод хойноо үлдээсэн. Лавгд оржийн шийдэл амжилттай. Лавгд оржийн шийдэл 30-28 болгож байна. За ингээ минутын амралтыг энэ үед Увс аймгийн багийнхан захиалж байна. 어제부터 멈췄는데 За ингээ минутын амралт дууссан. Хоёр багийн хоёулынгийнх нь минутын амралт дууссан. За одоо ингээ үлдсэн 24 секундэд ер нь тоглолт шийдвэрнэ гэсэн үг. За Увс аймгийн сэлгээнд бол улсын харцаг баас өхөө сууж байгаа. Өнөөдрийн тоглолтод бол нэг ч гарч ирсэнгүй. За энэ бүрэлдэхүүнээр бол ингээ тоглолт өндөрлөх баха. Мөнхөд аврагын бөмбөгийг догтох жаргал авсан. Догтох жаргалын мөнгөөр хаалтыг хийсэн. Эргүүлээд өөрөөс нь гарсан гэж үзсэн. За одоо ингээд 30-28 болсон. Говьлтай аймаг 2 оноогоор тэргүүлж байгаа.
Үндсэн цаг дуусахад 1713 секунд үлдсэн. За одоо урагшлаад алдаа хийх хэрэгтэй. Бүгд хойшоо суучихсан. За ингээд Ганбаатар гард дээр алдаа гаргаж за ингээд эхний шидэлт амжилтгүй. Хоёр дахь шидэлт. За 39 дугаартай Лавгдорж начин яг одоо торгуулийн шидэлт хийж байгаа. 99 дугаартай Ганбаатар гард хоёр бол оюутан байхдаа оюутны шигшээдээ тоглодог байсан. За ингээд 31-28 болгосон. 3 онооны зөрүүтэй 15 секунд үлдсэн. За нэг довтлоод алдаа хийгээд аавна гэж үзэн. За эсвэл 3-аа шиднэ гэж үзсэн. За ингээд самбраас шинэ хоёр бөмбөг авсан. Даваа жаргал шинэ хоёрыг илүү алхамд хийсэн гэж үзсэн. За 13 дойлын хугацаа үлдсэн. За энэ хугацаанд амжиж одоо нэгэн шидэнтэй Жаргал баяр шийдсэн шийдэлтэй амжилтгүй. За их үзэгчтэй мөнгөн цайраг клубээс зохион байгуулсан Бөхчүүдийн саксомбын авраг шалгаруулах тэмцээний аврагын алтан медалийг Говьалтай аймгийн Хантайшир дивизионы Бөхчүүд хүртэж байна. Зарим мөнгөн медалийг Увс аймгийн Увснуур дивизионы Бөхчүүд зөөхөр болж байна. За Бөхчүүдийн саксон бөмбөгийн авраг шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээнийг 3 өдрийн туршид спортын төв ордонд хүргэсэн ирж сонирхож хөгжөөн дэмжиж бидний ажлыг дэмжиж байсан эрхэм хүндэт үзэгчид та бүхэнд хамгийн түрүүнд халуун талархал дэвшүүлэхийг хүсэж байна. За энэ ажлыг хийхэд ялангуяа санаа нийлсэн хамт олныг хичээл зүтгэл чухал хэрэгтэй байдаг. Энэ тэмцээнийг амжилттай өдөрдөн явуулсан шүүгчдийн бүрэлдэхүүнд халуун талархал дэвшүүлье. За мөн энэ тэмцээнийг эхнээс нь зохион байгуулах совтос цэцэлж Бөхчүүдийн дунд түгэндээ дүүргэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байсан Монголын үндэсний бүхий холбооны нарийн бичгийн дарга Согтбаатар менежер Гандар Таярд халуун талархал дэвшүүлье. 3 өдрийн туршид бидэнтэй хамтран ажилладаг Сүл телевизээр энэ тоглолтуудыг тайрлуулж бидний ажилд маш их тусаж байсан улсын арцах өсгөр идэвд мөн халуун талархал дэвшүүлье. За залуу хөхөөс эхлэн манай энэ тэмцээнд байнга тасралтгүй өдийг хүртэл хүрэлцэн ирж оролцож байгаа улсын авраг Мөнхбатанд халуун талархал дэвшүүлье. За хаалтын ажиллагаанд бас хүрэлцэн ирж бидний энэ хүндэтгэлийн ажиллагаанд оролцож байгаа Монгол улсад анхны олимпийн аврагыг төрүүлсэн хөдөлмөрийн багш, ардын багш, гавьяа тасгаж жуулагч, насан тогтоох багшид халуун талархал дэвшүүлье. За ингээд 3 өдрийн туршид тэмцээн байна амжилтаа үргэлжилж өнөөдөр тэргүүн байранд шалгасан баг тамирчтай шалгарууллаа. Бид нар анх удаа бүгдээрээ хоорондоо харьцаж санаа нийлж шатар теннис дартсын тэмцээн явуулсан үр дүнг өгч мөн эхний 1 2 3 дугаар байранд шалгарсан шилдэг тамирчид одоо бас шалгаруулсан. За ингээд одоо ингээд шагнал гардуулах ёслол эхэлж байна. За тэгэхээр энэ удаагийн авраг шалгаруулах тэмцээний тайланг тавхан сонирхолд за тэмцээнд нийт
АБ гэсэн төрөлд 12, 26 нийт 253 бөхчүүд энэ удаагийн авраг шалгаруулах тэмцээнд оролцлоо. За шатрын тэмцээнд нийт 13 тамирчин оролцсон, ширээний тестний тэмцээнд нийт 14, 3 онооны юуных наан шатар ширээний тест дард санаа. Дардсан тэмцээнд нийт 21 тамирчин нийт 300 гаруй бөхчүүдийг хамарсан ийм том арга хэмжээ болж явагдлаа. За энэ удаагийн тэмцээн маш амжилттай сайн явагдсан. За ганц нэг багууд дүрм зөрчил гаргасныг тоосвол өөр онцгийн шалтгаан тэмцээнд эсрэг тийм гарсангүй. За ингээд тус тэмцээнд тэргүүн байр эзэлж шагнал тэргүүн байранд орсон одоо багуудад шагнал гардуулна. За B зэрэглэлд 3 дугаар эзэлж хүрэл медалийн болцол хангасан Сэлэнг аймгийн баг тамирчдыг урьж байна. Шагналыг Монголын үндэсний хүн холбооны нарийн бичгийн дарга Цогтбаатар менежер Гантүр нар гардуулна.